Hi, my name is Daria, and I work as the Chief Executive Officer at GearHub. GearHub is a mission-driven organization with a mission to find uncommon solutions to common problems that are being faced by the Gear area residents. This is the Gear Innovation Hub, and we've been operating this space since March of 2022. It was built shoulder to shoulder by community members back in 2018, designed by our partners at the Rural Urban Framework. And we have 3 community programming pillars, including health, education, and entrepreneurship. Today, we're very happy to be hosting the members of the AmTam community to explore different innovative solutions taking on the ground in the Gear areas. We'll be experiencing the different projects, looking at different solutions being implemented by our organization as well as our partners. And we'll be doing a field visit to one of the local families that we collaborate closely with. За сайн байцгаана уу, намайг Сувд Эрдэнэ гэдэг ховор уулз компани үүсгэн байгуулагч Сонгон Айрхан дүүргийн эмэгтэйчдийн хөгжлийн төвийн ажиллаулдаг ийм хүн байна. Манай төв нь үүсгэн байгууллагад одоо 7 жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа. Эмэгтэйчүүдийг мэргэжлийн сургалтаар хангадаг, боожуулдаг ийм байгууллага байна. Манай төв дээр маань одоо гутал ойдог, дээл хувцас ойдог, бүжиг хийдэг, ингээд нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа хийдэг маш олон хүмүүс байж байдаг. Мөн манай төв дээр нөгөө гэртээ хүүхдээ хараад суудаг ээжүүд бас тэтгэврийн насны хүмүүс манай төвд маань хамрагддаг байгаа. Америкийн худалдааны танхимын нийгмийн хариуцлагын хороо өнөөдөр рийн зохион байгуулж байгаа аялал нь өөрөө Улаанбаатар хотын аслагдсан дүүргүүд буюу гэр хороололд байдаг олон улсын байгууллага болон төрийн бас байгууллагуудын үйл ажиллагаагаа явуулдаг төсөл хөтөлбөрүүттэй танилцсан аялал байлаа. Тэгээ энэ нь өөрөө анх удаага зохион байгуулж байгаа гэдгээрээ маш онцлог тийм аялал байлаа. Одоо бид нөр 3 дахь газараа буюу One Sky гээд хүүхдийг эрт наснаас нь буюу 0-3 наснд нь хөгжүүлэх, эцэг эхийг чадварчуулах төсөл дээр танилцаад явж байна. Үүнээс өмнө хамгийн түрүүнд Gear Hub Center дээр очсон энэ тухайн хороонд амьдардаг 12,000 иргэдийн тусламжтайгаар тухайн хорооны иргэдэд зориулсан community center байгуулсан. Тэр Gear Hub өөрийн байгуулсан community center-аар дамжуулаад тухайн иргэдийг чадварчуулах, хүүхдүүдийг тоглох орчин үеийн нөхцөл бүрдүүлсэн. Тэгээд дээрэс нь 2018 оноос хойш буюу 5 дахь 6 дахь жилдээ орог үйл ажиллагаагаа явуулж байгаа, доктортой үйл ажиллагаа явуулж байгаа төсөл байсан. Түүний дараа бид нөр эмэгтэйчүүдийн хөгжлийн төв дээр очиж танилцсан. Тухайн төв дээр маань соёлын үеийг тээгч буюу 3 дахь үеийн болсон эмэгтэй өөрөө Монгол ботол, Монгол дээл хувцас, үндэсний өв соёлыг харуулсан бүх хувцас үйлдвэрлэлийг хийгээд тэрийг 2,000 хүнд Монгол Улс даяар сургацсан. Дээрээс нь тухайн дүүрэгт буюу Сонгон Айрхан дүүргийн тухайн хорооны 1000 гаруй иргэдийг ажилтаа болгоод ингээд хөгжүүлээд явж байгаа тэр төвөөр зочилсан байгаа. Тэгээд энэ хүү 3 төвөөрөө бид нөр Америкийн худалдааны танхимын гишүүн байгууллагуудтай болон бусад олон улсын байгууллагуудтай хамтраад өнөөдрийн аяллыг зохион байгуулсан. Тэгээд ялангуяа энэ аяллыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Лоренет сан болон дэлхийн зүүн талархлаа илэрхийлж байна. Энэ аялалд мөн оролцсон гишүүн байгууллагууд болон зочдод маш их талархаж байна. Тэгээд эцэст нь хэлэхэд энэ 3 community center-ээр зочлоход өв талгаан нээлттэйгээр дидгэж community center-ээр дамжуулаад тухайн орон нутагт амьдарч байгаа, хороонд амьдарч байгаа иргэд хэрхэн чадварчилж болохыг хүмүүс ганцаараа хөгжихгүй олоолаа нийлээд ингээ хөгжиж болдог тухай маш сайн туршлагыг бид нар олж авлаа. Тэгээд энэ нь эргүүлээд хувийн секторууд буюу хувийн хвшлийнхэн альва нэгэн төсөлд хөрөнгө оруулалт хийхдээ тухайн төсөл нь урт хугацаанд яаж хэрэгжих юм
урт хугацаанд хэрэгжихтэй community-д буюу олон нийтэд ямар хүртээмжтэй байх юм. Тэгээд бид нар Улаанбаатарын айлч үнцэгт байсан, айлч хэсэгт амьдарч байсан адилхан чанартай амьдралыг авч болно, адилхан боловсролыг эзэмсэж болно. Тэгээд хамтдаа нийлээ хөгжиж болно гэдгийг аягүй том харуулсан. Төслүүдтэй танилцаад хувийн хөгжлөд яг энэ салбарууд руу илүү их төлхөө хөрөнгө оруулалтаа хийгээд нэмийн хариуцлагын төслүүдийг хэрэгжүүлээд яваасаа хэмээн хүсэж байна. Баярлалаа.